За range extension яваа тэр зэгтээ дэшигээл явцсан л шүү дээ. Нэг өөр хувилбар байгаа юу? Өөр хувилбар байж болох юм шиг байна уу? Өөрч хувилбар нь байхгүй тий. Тэг өөр яах хайцах. Өөр хайцах юм би. Жуурч явахгүй гэж хэлээд байна. Өөр нэг яваадах юм байхгүй. За баланс үлссэн. Range extension гарч ирсэн. Хаашаа явсан? Дэшигээ accept дэшигээ явсан гэдэг нь юу гэсэн үг вэ? Хин идэвхтэй байсан. Long term long. Long гэж идэвхтэй байсан байгаа шүү дээ. За хэрвээ long term long-ууд байхгүй бол яг нь хин орлоо. Long term short-ууд орж ирж бол чинь эсвэл зүгээр short term. За short-ууд орж ирж бол чинь. За short-ууд орж ирвэл юу болох вэ? Failed болоод доош байгаа. Биш short term арилжаач. Баланс яриад. За урт хугацааны short арилжаачд орж ирвэл яг нь failed болоод эсрэж ирлээ. Эдгээр орж ирэх боломжтой юу? Боломжтой шүү дээ. Эднэрт чинь бас орж ирэнгүүт юу хаашаага явуулах вэ эднэр? Advantageous price нь үүссэн юм чинь тий. Буцаагаал нөгөө хуучин юу юм л явуулах гэж. Буцаагаал баланс руу доошоо оруулах гэж байна шүү дээ. Илүү хол зайд. Төвхтэй юм байна уу? Ойлгохгүй юм. Stop loss-оо яаж тавих вэ гэдэг. Тэр бол чиний асуудал. Тэгэд яаж зүүх үү гэдэг талаас. Наад ч юм бол би хэлсэн шүү дээ. Stop loss ч юм уу TP бол чиний асуудал гэж яриад байгаа шүү дээ. За яагаад чиний асуудлаар үлдээж байгаа гэдэг нэг асуулт байгаа юм да. Би үлдээх нь зөв гэж бодоод байгаа. Тэгэхгүй бол яг энэ ч нэг энэ ч stop loss 50 гэж юусоо болдоггүй хийж болдоггүй болчиход байгаа юм л. За яагаад болохгүй гэж бодож байна. Тэрийг ер нь өөрөө алдаж оноод нөгөө мэдрүүл тэр нь арай л илүү юм л. Түүнээс танаас яг энэ 50 тэн 50 ингээд заалгачихар зэрэгээрээ ер нь бүр хортой юм байл. Тэгэхээр би тэрийг зааж өгч чадамж байхгүй гэж хэлсэн шүү дээ. Яагаад чадамж байхгүй гэдэг юм? Надад чадамж байхгүй юм уу? Эсвэл бол тэр stop loss хаана тавина гэдэг нь угаасаа ойлгомжгүй юм уу? Одоо юу гэж. Тэр нэг би нэг юм юу харж ирсэн. Нэг хүн ингээд юу тавьчихсан байгаа даа. Нэг шинэ арилжаа сурж байгаа хүн л дээ. За нэг газар нэг юм орцсон та дээшээ явуулаад TP-гээ ингээд тавьчихсан байгаа даа. Тэгээд stop loss нь за нэг иймэрхүү ч юм уу те. Би энэ дээр TP байх боломжгүй гэж хэлж чадахгүй байгаа байхгүй. Гэхдээ наана энэ TP-гээ бити байршуулаа энд хотлаа гэж хэлэхээр яагаад гэж байгаа. Тэр хүний бас зөв байгаа байхгүй. Яагаад энэ ч байршуулж болохгүй байгаа юм. Би үгүй гэж хэлж чадахгүй байгаа шүү дээ. Энд явахаар юу нь болчиход юу нь болохоо хэлчихээд байгаа. Зах зээлийн өгж байгаа нөхцөл биш өөрийнхөө хүслийг тулгацсан. Яг нэг удаад 100 тэлжээний нэгэнд нь назан тараа явчих болно. Гэхдээ яг 100 мянган арилж яхад бол сүсэг басахтайгаар яагаад гэвэл энд магадлал гэсэн юм байна. Тэр барагтаа хүрэхгүй шүү дээ. Тэр өөрийнхөө хүслийг тавьчихсан байгаа даа шүү дээ. Тэгэхээр би тэр хүнд хэлэх гээд шүү дээ. Гэхдээ чи өөрийнхөө хүслийг тавьчихжээ. Энд яг байх наа чи нарай худлаа. Тэнгуут нөгөө хүн чи надаас асуух гээд шүү дээ. Та худлаа гэдгийг яаж мэдчихэж байгаа? Тэгвэл би энийг яаж мэдчихэж байгаа? Яага худлаа гэж мэдчихэж байгаа. Энд төрөхгүй гэдгийг. Тэр хосооч гэсэн мэдээд нь шүү дээ. Энд бол хөрөхгүй тий. Амар магадлал багтаа 0.1 0.1 хэд ч юм уу те 1% магадлалтай ч юм уу. Тэр хосоо битэр мэдээд шүү дээ нэг. Тэгээ нэг хүнд чинь тайлбарлаж өгөх гээд шүү дээ. Энд ч хөрөхгүй гээд. Ихсэн чи битэр өөртөө тайлбарлаж хэлж мэдэхгүй байгаа. Яагаад басахгүй биш нөгөө хүн чинь асуухаар тайлбарлах боломжгүй болж таах гэдэг юм шүү дээ. Өөртөө тавьж ирсэн л хүмүүс л та гэж. Тий өөртөө бид нар тавьж үзсэн байгаа даа шүү дээ.
Тэгээ хотлаа гэдгийг нь олоод мэдсэн байгаа даа шүү дээ. За тэгэхээр энд яагаад тавьж болохгүй байна? Юу нь буруу байгаа даа. Юу нь болохоо болчих. Ерөнхийдөө бас зах зээл чинь бас тийм хамаа намаа хөдөлгөхгүй нэг юм ерөнхийн нэг ойролцоогоор нэг тэдэс тэдийн хооронд хөдөлнө гэсэн байгаа юм л та. Тэдэс тэдийн хооронд гэж хөдөлнө гэж ярьдаг зах зээл өөрөө хэлдэггүй шүү дээ. Тэгэхдээ нэг юм баримжаа гэх юм уу тийм. За баримжаа байд юм биш. Тэгвэл чи тэр баримжааг хаанаас аваад байгаа? Туршлага бол юм бол. Тэр л биш тий. Тэгээд наадах чинь асуугаад шүү. Туршлага гэдэг зүйл байгаа даа шүү. Өөр би яаж ярьж байгаа. Тэгэхээр энэ stop loss TP гэдэг чинь өөрөө туршлага л байгаа шүү. Энэ тавихаар худлаа болоод идэм билээ. Олон дахин захиулаад идэм билээ. Энэ TP тавихаар ерөөсөө авдгүй мэлээ гэд үдцсэн байгаа шүү дээ. Бас үзээгүй биш үдцсэн байгаа даа байхгүй. Тэгэхээр хүрдгүү байлээ. Наа чи арай худлаа юм байлээ. Арай үнэмшилтэй нэг иймэрхүү байвал те. Иймэрхүү байвал арай үнэмшилтэй 7 молоо орч юм уу 8 10 марваа ч юм уу те. Тэг иймэрхүү байвал арай үнэмшилтэй байж болж. Тэгэхээр энэ өөрөө хаанаас суугаад байгаа юм туршлага байгаа шүү дээ. Тэгэхээр тэр анхан шатны хүн гэж би хэлсэн шүү дээ дөнгөж хэлэхдээ. Тэгэхээр анхан шатны хүнд юу нь байхгүй байгаа юм? Нэг юм байхгүй болоод нэг ойлгохгүй байгаа шүү. Туршлага нь байхгүй болоод ойлгохгүй байгаа шүү. Тэгэхээр тэр хүний буруу бас биш байгаа даа байхгүй. Тэгэхээр би тэр хүнд бурууг нь хэлж чадахгүй байгаа байхгүй. Энд ч тавих чинь буруу гэж хэлж чадахгүй байгаа юм л та. Яагаад надад нэг хүн чинь мэдээж яагаад гэдгийг асуу шүү дээ. Тэгэхээр би үгүй наа чинь хотлаа. Гэхдээ яагаад гэдгийг нь хэлэх гэхээр тэр хүн би яагаад гэдгийг нь яаж ойлгуулах юм гэдэг нь байхгүй байгаа байхгүй. Тэр нь өөрөө юу гэхээр туршлага л байгаа байхгүй. Тэр хүн тогтмол хэдэн жилийн турш 10 жилийн турш 5 жилийн турш 3 жилийн турш 4 жилийн турш арилжаа хийсний дараа олон дахин TP тавьж үдсээр байгаад аачмаар энчээ тавихаар худлаа байд юм байлээ. Инхээр арай жоохон үнэмшилтэй байд юм байлээ гэдэг юм руугаа буух гэдэг байгаа байхгүй нэг юм хөрсөн дээрээ бууж ирэх гэдэг байгаа байхгүй. Тэгэхээр тэр нэг хөрсөнд нь буулгана гэдэг юм чи одоо хөрсөнд нь буух юм одоо юу гэх юм туршлага гэдэг юм чинь суулгахын тулд яах гэдэг юм гэхээр байнга арилжаа хийлгэх гэдэг байгаа байхгүй. Тэр би нэг та нарт хэлээд байгаа шүү дээ. Арилжааг зогсоож болохгүй. Тэр өрөөнд дотроо байнга арилжаагаа оруулчих. TP-гээ тавиад юугаа тавиад ингээд байнга арилжаагаа оруулчих. Тэр чинь нэг ёсондоо арилжааг хийлгэж байгаа тэр дундаас туршлага гэдэг зүйлийг авахулах гэдэг юм л та. Тэгэхээр байнга арилжаа хийгээд ахаар туршлага суугаад ирэхээр яах вэ гэхээр энэ туршлага чинь чамд хэлж өгöd байгаа байхгүй. Хаан TP-гээд явах уу? Чи олон дахин stop loss хөлөөд үзэлтэй. Тэгэхээр чи буруу газар тавиад шүү дээ. Арай жоохон хол тавил та. Тэ? Арай эсвэл бол эрт ороод инж гэдэг ч юм уу. Эдгээр өөрөөсөө туршлага байгаа байхгүй. Энийг заах боломжгүй байгаа даа. Туршлагыг би яаж заах юм бэ? Тэгэхээр заах боломжгүй юм чинь яах вэ? Нэг л боломж байгаа шүү дээ. Туршлагыг яаж суулгах вэ? Арилжаа хийж тэгтээ байнга хийж. Байнга арилжаа хийж суулгах гэдэг шүү дээ. Байнга арилжаа хийгээд тэгэхээр нэг юм аачмаар хөрсөн дээрээ бууж ирээ. За энэ нэг ингэдэг дээ те нэг юм энэч stop loss-а тавиад удлаа байд юм да ч юм уу те TP-н дээр эхлээд яг нэг сансрын TP-г нь тавиулчихж байгаа юм. Тэгээд дээшээ ингээд энэ хавцаан TP-г тавиулчихчих. Тэгээд чи үзэлтэй. Хэд дахин хийгээд үзэхээр за энэ ч худлаа байдаг юм байна да. Энэ туршлага юм чинь туршлага гэдэг зүйлийг ганц зүйлээр авах гэдэг шүү дээ. Бодит арилжаал байгаа шүү дээ. Тэгэхээр би тэр туршлагыг хэлж өгөх боломж байхгүй гэдэг. Би юу гэж хэлэх юм? Энд чинь болдгоо мөхөр нөгөө хүн чинь яагаад болохгүй гэдгийг та яаж мэдчихэж байгаа юм гэж асуух нь тодорхой шүү дээ. Тэгэхээр би энийг чи хариулах юу байхгүй гэж. Миний зүгээр туршлага гэдэг юм байх гэж шүү дээ. Тэгэхээр арилжаа гэдэг ч юм уу эсвэл бол за энд нэг рамяны юу тавьсан байгаа шүү дээ. Legendary Ramian энэ гэсэн нэг юм байна шүү дээ. За энэ гүн үйл гэдэг нэг зүйлийг яриад байгаа юм те. Энэ Ramian-ыг яаж хийдэг юуг нь үзсэн үү? Киног нь. За нэг 30 минутын кино юм байна л та. Энийг үзсэн үү? Юу гэж бодов?
хэр удаан рамя хийсэн хүмүүс байгаа даа эднэр. Наад болчихсон бол насаараа юм лээ. Олон хоол хийхгүй байгаа биз. Нэг л хоол хийгээд байгаа. Нэг л рамяныг дахин өдөр болгон дахин татамжтай хийгээд байгаа. Гэхдээ эн чинь өдөрт 5 цагт босч байгаа. Гомонго тэр нэг юугаа бэлдэхтэй. Тэгээд бүгдийг гараараа бүгдийг бэлдэж хийдэг. Одоо юу гэдэг юм. Тэгээд энэ дээр нэг юм асууцсан байгаа даа. Гомонг хэд минут буслагдیں۔ Гэсэн чинь заримдаа 1 секундээс ч үлүүдээ хэдэн секунд зөрчих юм бол амт нь өөр болчдөг энэ төр гэдэг яриад байгаа. Тэр амтыг гаргаж авахтаа туршлага гэдэг зүйл дээр үнэлж гаргаж авсан байгаа байхгүй. За 2 минутаас илүү болгочхоор 2 минут хэдэн секунд болгочхоор энэ худлаа болцдог юм аа тэр гэдэг юм яриад байгаа. Хажуудаа цаг маг тавьчихсан. Цагаар бүх одоо энэ бас юугаа яриад байгаа. Гомонг яаж хийж байгаа юм аа яриад байгаа тийм. Хийхдээ туршлагаараа хийдэг. Тэр амталж байгаа амтал нь болохоор тэр нэг олон жилийн турш хийсээр байгаа. Тэгээд тэр амт дунд нэг юм амталж үзээд байгаа нэг юм байгаа тийм. Тэр амтыг хаанаас та яаж нэг амтаа нүүдлийн амтыг мэддгийг гэсэн чинь би ингээд туршлагаараа мэддэг юм аа. Ингээд олон жил хийсэн учраас тэгээд энэ нөхөр өөрөө рамян ажиллаулдаг. Тэгээд энэний хажууд байгаа нэг 2 дагалдагчтай. Тэрэндээ ингээд бүх юмаа зааж өгдөг. Тэр нь баг хэдэн жил ч үлээд зарим рамяны газрууд бол нэг 10 жил дадлах хийж байгаа. Зөвхөн нэг л гомын хийгээд байгаа байхгүй 10 жилийн турш хийж ийн гэдэг бодлоо тий. За яг арилжаа бол тэрнтэй ямар ч ялгаагүй зүйл шүү дээ. Туршлага гэдэг зүйлийг авахын тулд яг үхээр тасралтгүй арилжааг хийн. Тасралтгүй арилжааг хийгээл журнал бичээл дүгнэлт бичээл яг эдгээр гомын хийж байгаа юм шиг хэрвээ бид нэр арилжааг хийж чадах юм бол гэх гэдэг шүү дээ. Яг эдгээр шиг тийм дисциплинд энэ зарчимтай нэг юм хоёрын хооронд халтавдахгүй нэг мөнгө өнөөдөр нэг мөнгө хийчих юмсан гэдэг бодолтойгоор биш зүгээр яг ингээд нэг хүнд амтыг хүргэх юмсан гэдэг эдгээр чи тийм бодолтой байгаа байхгүй бид нар хүнд хамгийн шилдэг амтыг хүргэж ивэл тэгээд бидний хүсэл юу биелчих чийна гэдэг юм тий. За яг тэрнтэй ижилхэн бид нэр арилжаан дээр орж ирээд хамгийн шилдэг рамян хийж байгаа гэдэгтэй ижилхэн хамгийн гарч ирж байгаа зах зээлийн өгж байгаа нөхцлүүдийг хүлээгээд тэр нөхцөл дээр нь хамгийн шилдэг гоё арилж байгаа хийх юм бол хүссэн үсээгүй эн чинь өөрөө тэр нэг арилжаа чинь өөрөө мөнгө ин чинь хоёрдугаарт орж ирж байгаа нэг юм байгаа байхгүй. За эднэрийн рамян шопын нөхдүүдийн гол зорилго бол яах вэ гэхээр хүнд хамгийн гоё амтыг хүргэх байгаа юм тий. За энэ амтыг хүргэж чадах юм бол угаасаа хүмүүс их орж ирнэ. Их орж ирнэ гэдэг нь мөнгө хийнэ л гэсэн утга шүү дээ. За яг арилжаан дээр бид нар ижилхэн концепт яваад байгаа шүү дээ. Бид нар хамгийн шилдэг арилжаануудаа хийнэ. За хамгийн гоё гаргаж өгж байгаа нөхцлүүдийг ашиглана. Энэ өөрөө орчуулгахдаа юу гэж орчуулагдаад байгаа юм гэхээр мөнгө л хийнэ гэсэн үг шүү дээ. Гэхдээ мөнгө гэдэг зүйлийг нь хасчиж болоод байгаа байхгүй. Угаасаа шилдэг арилжаагаа хийгээл яваадах юм бол хүссэн үсээгөө бид нар мөнгөө хийгээл яваад байна. За яг энэ рамяны шоп шиг те гоё амтыг хийгээл хүргээл хүмүүс түргээл авах юм бол хүмүүс их орж ирэл байна. Хүмүүс их үйлчлүүлнэ. Тэгээ хүмүүс их үйлчлүүлнэ гэдэг нь өөрөө яг уу гэхээр цаана мөнгө хийгээд ийн гэсэн утга шүү дээ. Тэр энэ одоо юу гэдэг нь 3 ээлж ирчүүлээд баг хүмүүс оочирдж байгаа өдөр шинэгүй ирж гоо мэддэг тийм л газар юм байл л дээ. Тэгээд хэдэн жил ажиллаж байгаа ч үлээ. Тэгээд тасралтгүй хүмүүс оочирдж идэг. Тэгээд яг тэр амтаа өдөр болгон хүргэж чаддаг гэдэг юм тийм. Тэгэхээр бидний гол зорилго бол бас яг тэр амтаа хүргэж байгаа гэдэгтэй нийлхэн яг тэр best trade-эл хамгийн сайнаар хийх гэж үзээд байгаа гэж ойлгох гэдэг тийм. Юун дээр ч гэсэн за failed range extension арилжаалдаг бол тэр яг нөхцөл нь гарч ирсэн үед бид нар тэр хамгийн шилдэг арилж байгаа хийгээд сурчих юм бол тэр нь орчуулагдахдаа нөгөө талаараа consistency бид нар мөнгө хийнэ гэж орчуулагдах гэдэг юм тийм. За нэг 5 минутын завсарлах авт.